Уран сэлбэрч Цэрэнбат оюутан ахуй цагаас мөсөөрөө бүтээл урлаж эхэлжээ. За олон улсын уралдаан тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож тэргүүн байр эзэж байсан тэрээр 8 дахь жилдээ төв талбайн мөсөн хотхныг урлаж байна. Уран сэлбэрч Цэрэнбат 2 дугаар курстэй нийслэлээс зохион байгуулсан мөсөн сэлбэрийн тэмцээнд ангийнхнаараа оролцоо төрүүлснээс хойш мөсөөр бүтээл урлах болжээ. Тэрээр яс мод, чулуу, цас, мөс, илс гэд бүх төрлөөр сэлбэр хийдэг. Харин энэ жил Сүхбаатарын талбай 32-ын тойрог төв цэнгэлдэх хүрээлэнгийнх 3 байршилд 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй мөсөн хотхон урлаж байгаамаа. Тэрээр хүмүүсийн аз жаргалтай мөчийг бүтээлээрээ хуваалцдаг тул түүнээсээ урам зориг авдаг хэмээн юм а. Хүн төрөлхтний хамгийн чухал зүйл бол үр хүүхдийнхээ аз жаргалтай байхыг харах л хамгийн сайхан шүү дээ. Тэр тусмаа яг ингээд мөсөн хотхон хийгээд яг энэ орчныг бүрдүүлээд ингээд дараагаар нь харахад энд ирээд тоглоод байж байгаа те энүүгээр ингээд хөөцөлтөд тоглоод дээгүүр нь гүгээд урд нь зураг авахулж байгаа. Тэр бүхэн хүмүүс бүгд аз жаргалтай байдаг хөөхгүй. Тэр хамгийн гоё. Түүнээс биш яг энэ орчинд гүнгэлсэн гутарсан хүн ирээд хажууд нь суугаад зураг даруулж идэг ийм ерөөсөө байдаггүй. Дандаа аз жаргал энэ дагж идэг учраас зайлшгүй байх ёстой. Шинэ жилийн уур амьсгал оруулдаг хамгийн бас нэг супер урлаг бас юмсан урлал гэж боддог л да. Цэрэнбат 2009 оноос хойш олон улсын уралдаан тэмцээнд оролцож байгаа. Тэдгээрээс онцлбол 2015 онд Харбин тоссон тэмцээнд манай сэлбэрчид алтан мөнгө хүрэл медаль авахад Цэрэнбат алт авсан. Мөн өнгөрсөн жил болсон Харбины олон улсын мөс засан сэлбэрийн тэмцээнд 2 дугаар байрт орсон зэргээр түүний амжилтыг дуртаад байлмуудахгүй. Харин түүний хамгийн их барахдаг бүтээл нь 2015 онд Харбин тоссон тэмцээнд төрүүлсэн их бүтээл нь. Харбины олон улсын тэмцээн нь дэлхийд дээр зохион байгуулагддаг хамгийн том мөсөн уртлалын тэмцээн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнч гэж үргэлж болно. Удахгүй Аляскад болох тэмцээнд оролцохоор тэрээр виза мэдүүлжээ. Мөсөн уртлалын жаргал зовлонгийн талаар ийм ярьсан юм а. Орой цагаар гэрэл төлж өрөөд байж ах үед харагдсан их гоётой. Тэгээ урлахад энэ хурдтай маш том бүтээлийг маш богино хугацаанд хийдэг ийм онцлог бас байдаг л та. Тэр яг тэн дээр нэг мэрэгжлийн ур чадвар илүү хурдтай гарч байгаа. Ийм онцлогтой байдаг. Тэгээд хүндэн байдал нэх юм бол байнгын хүүтэнд ажиллах. За нэг жоохон дулаахан гэл нэг хас гарваас доош тий дулаахан градуст бол юм хийхэд бүр илүү хүндрэлтэй болчихдог. Мөсөө наахад ерөөсөө наах боломжгүй болчихдог. Энэ жилийн мөсөн хотхны ажил 12 дугаар сарын 5-наас эхэлсэн 12 дугаар сарын 24-нд дуусгахаар төлөвлөжээ. Мөн энэ жилийн мөсөн хотхны онцлог нь нийслэлийн 12 мега төслийг бүтээлээрээ гаргахыг зорчээ.